За сайн байцгаана уу? За хэдүүлээ. Өнөөдөр Европод ер нь ямар шалтгаанаар одоо виз татгалздаг тухай хэдүүлээ жоохон ярив. За би тэгэд ерөнхийдөө 3-4 гол одоо виз хүсэх юм шалтгаанууд байдаг тийм ээ. Аялаар явдаг. Тэгэхээр аялын турист виз хүсдэг. За ажлаар явдаг. Ажлын виз хүсдэг тийм. Work виз хүсдэг. За суралцах виз, студент виза хүсдэг. Дээр нь одоо эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээний виз бас medical visa гэж байдаг. За тэгээд урлагийн виз гэж. Одоо ийм 5 төрлийн визэн дээр хэдүүлээ ярилцъя. Тийм ээ. За аялын визээс эхлэе. За аялын виз бол ер нь турист виза тийм ээ. За аялын визыг бол ерөнхийдөө татгалзах 4-5 шалтгаан байдаг. За нэгдүгээрт санхүүгийн баталгаа хангалтгүй. За санхүүгийн баталгаа хангалтгүй гэдэг нь одоо банк орлогоо тодорхойлох ёстой бид нар тийм ээ. Аялалд явах хугацаанд ерөөсө хангалттай мөнгөтэй чи байх ёстой. Зочид буудлаад авах ёстой. Чи өөрөө эрүүл мэндийн даатгалаад авах ёстой. Дээр нь ирж очих хугацаанд одоо аялалч нь 7 хоногийн хойно, 5 хоногийн хойно, эсвэл сарын хойно одоо тэрнээс шалтгаалаад санхүүгийн баталгаа одоо хангалттай байх ёстой. За тэр санхүүгийн баталгаа хангалтгүйгээс татгалзах нэг том шалтгааны нэг байдаг. Тийм биз дээ. За аяллаа төлөвлөгөө бодит биш байдаг. За аялах гээд байгаа мó одоо юу хийх гээд байгаа нь тодорхой байдаг. За тэгээ аяллаа маршрут энэ дэр аягүй чухал байдаг. Аяллаа визэн дээр бол одоо жишээлбэл за Польш ороод, Швейцар ороод тэгээд Чех үзчихэд тэгээд Монгол буцнаа л гэсэн бол яг тэр маршрутаар тэр аяллынхаа одоо төлөвлөгөөндөө бодитоор одоо маш ойлгомжтойгоор зааж өгсөн байх хэрэгтэй. Тийм биз дээ. За тийм хүрхрээ үзэн, тийм уул хадаар явна, тийм хотоор орчоод ингээд буцах юм аа гэдэг энэ төлөвлөгөөгөө аягүй тодорхой одоо бичиж өгөх ёстой юм шүү. Одоо ялангуяа одоо хавар бол одоо удахгүй ингээд нөгөө нэг аяллаар ингээд одоо Европ руу аялах улсууд маш их гарч юм. Европ руу аялын одоо юунууд гарцсан байж тээ төлөвлөгөөнүүд. Тэгэхээр энэ дээр бол хамгийн гол нь аялын төлөвлөгөөгөө аягүй сайн тодорхой зааж өгөх ёстой. Та өөрөө тэр төлөвлөгөөгөө зааж өгөхгүй ямар нэг аялын компаниар явж байгаа бол тэд нар чинь бол өөрийн гэсэн за ийм хотуудаар явна, ийм юм үзүүлнэ, ийм үед ийм цагаар бол хоолнд нь оруулна гэдэг ингээд тодорхой байдаг шээ. Яг тэр шиг та хуваараа энийг хөөцөлж байгаад яг л тийм Росбиз одоо тэдрээ санаа авч бичиж болно гэсэн үг. За юу аялын компаниудын одоо маршрут их тодорхой товч сайхан ойлгомжтой бичдэг шээ. Яг тэр шиг бичиж өгөх ёстой. За 3 дугаарт нь Монгол руу буцах шалтгаан маш сул. Маш сул гэдэг нь одоо хэрвээ татгалзах шалтгаан үнэхээр яг энэ Монголоос яваад аялаад буцах хүн үү эсвэл тэнд үлдчих хүн үү? Хаалга ажир өгшин заяа. Тэгэхээр энэ шалтгаанаа аягүй сайн зааж өгөх ёстой. Ажил тай хүн үү? Тэр гэр бүлтэй хүн үү? Эсвэл үйл хөдлөх хөрөнгөтэй хүн үү гэдгийг одоо тэд нар чинь шалгаж байна. За үнэхээр энэ одоо төсвийн байгууллагад ажил хийдэг юм байна. Энэ үнэхээр одоо гэр бүлтэй юм байна. Үр хүүхдүүдтэй юм байна. Ялхнаатай хүүхдтэй юм байна гэдгийг нь одоо үнэхээр энэ яалтчгүй буцаж ирэх хүн байна гэх юм бол асуудалгүй зөвшөөрдөг гэсэн үг тийм ээ. За тэгэхээр энэ Монгол руу буцах шалтгааныг аягүй ер нь бүхэл визэн дээр Монгол руу буцах шалтгааныг аягүй сайн шалгадаг гэсэн үг. За өмнө визийн зөрчил гаргаж байсан уу юу гэдгийг шалгана. За жишээлбэл Шенгений орнуудаар сайхан дэмий тэнцээд янз бүрийн асуудал гаргаж чад одоо болохоор би Европ руу явж аялах гэж байгаа гэх юм бол уучлаарай шүү дээ. Таны виз татгалцсан хариулт авна гэсэн үг. Шенген чинь бол өөрийн гэсэн бас нэг шалгадаг процесс системүүдтэй тэрүүгээрээ таны овог нэрийг шалгана. Дээр нь одоо хуруу гардынх нь хээг үздэг юм уу яадгийн одоо ингээд өмнө визний зөрчил байж үгүй юу? Ганцхан Шенген биш бусад орн руу явахдаа янз бүрийн бизнес зөрчил гаргаж үгүй юу? Хэл гаалын асуудал гаргаж үгүй юу гэдгийг аягүй сайн үзэж хардгаал гэсэн үг шүү. За тэгээд 5 дахь шалтгаан бол худал эсвэл зөрүүтэй мэдээлэл. Гол нь буцаж ирэх хэсгээр нь эргэлзээтэй. За тэгэхээр энэ дээр худал эсвэл зөрүүтэй. Нэг болохоор би байранда байна, үр хүүхдэндээ нэг болохоор аялна гэдэг байгаа мөртлөө тэгээ зочид буудлынх нь урлаг байхгүй өөр хотуудаар ингээд улсуудаараа аялах гэж байгаа юм бол ягаад зөвхөн ганцхан одоо жишээлбэл Чехийн байрны хаяг байгаа гэдэг бусд нь болохоор одоо хаана байх юм гэсэн одоо нэг юм зөрүүтэй мэдээллийг бол аюу түгээмэл алдаа байдаг гэж байгаа. Тэгэхээр мэдээллүүдээ хооронд нь маш сайн уялдуулсан байх ёстой гэж байгаа байхгүй. Жишээлбэл аялын төлөвлөгөө чинь 7 хоногоор хийгдсэн болвол зочид буудлын ингээд хоногуудыг харахад 10 хоногоор зочид буудал захиалсан байх жишээтэй. Тэр байх юм бол бас л эргэлзээ төрүүлнэ үстэй тийм ээ.
Эсвэл нэг маш их хэмжээний мөнгөтэй явж байгаа мөртлөө ганцхан улсад аялахад тийм ээ тэгсэн мөртлөө одоо нэг санхүүгийн байдал нь жоохон тиймэрхүү ч юм уу эсвэл одоо нэг эргэлзээ төрүүлсэн л мэдээлэл байх юм бол татгалзах шалтгаан одоо их усэр байх нь шүү дээ. Тэгэхээр та нар төлөвлөгөөгөө санхүүгийнхаа байдлыг Монгол руу буцах шалтгаан найдвартай би буцаж ирнэ гэдгийг ч юм уу эсвэл одоо бүх юм хооронд нь аягүй сан уялдуулж даан ялангуяа он сар өдрүүдэд хооронд нь сан уялдуулж өгнө л гэсэн утгатай шүү дээ тий. За хоёр дахь виз. За work visa. За work visa бол мэдээж хэрэг ажлын виз. За ажлын гэрээ энэ дээр юу анхаарах вэ гэхээр хуурамч гэрээ юм уу эсвэл баталгаагүй гэрээ байх юм бол таны виз бол хязгаарч гарахгүй. Тэр бол ойлгомжтой тийм ээ. Та нэг хөлхийн оруулаад гаргачих гэвэл уучлаарай шүү. Тэр бол ямар ч боломжгүй. Да ялангуяа одоо бусад Америк төвд юм уу Аз төвд яадгийг мэдгүй. Би бол ер нь хаа газрын одоо энэ ажлын гэрээ хуурамч баталгаагүй бол ямар ч хэлсэн сайдын ямар ч дотоод явдлын ямар бол боломжгүй гэж би боддог. За энэ дээр юу шалгах гэдэг мэдээж хэрэг ажил олгогчийн мэдээлэл тодорхойгүй бол гэж байгаа. За таны ажлын гэрээ авлаа тэд нар гадаад иргэдэд нэгдүгээрт ажиллах эрхтэй юм уу гүм үү гэдгийг шалгав. За тухайн компани жишээлбэл нэг тухайн компани жишээлбэл нэг зочид буудал байлаа гэхэд тэр зочид буудал гадаад иргэд авах зөвшөөрөлтэй юм уу гүм үү гэдгийг заавал шалгана нэгдүгээр. Хоёрдугаар ажлын квот дээр зарласан юм уу? Гадаад иргэд авъя гэсэн хүсэлтэд гаргасан юм уу? Хөдөлмөрийн төвчод гих мэтлэн. Тийм ээ? Эдгээр чинь цаанаа шалгах шалгуур нь маш өндөр. Тийм ч учраас визний хариуг ямар ч асуудалгүй бол 20 хоног жишээлбэл чекийн ажлын виз өнөө хариу бол 20 хоног тийм үү сартаа багтаал ороод ирдэг шүү дээ. Тий? За бүр их удлаа гэхэд нэг 2 сар ч юм уу тий? Тэгээд ороод ирдэг. За зарим Европын оронд бол хэлний шаардлага хангаагүй гэсэн шалтгаанаар татгалздаг. За Чехэд бол одоогоор бол тийм юм бол байхгүй байгаа. Герман бол жишээлбэл заавал гадаад хэлний мэдлэг шаардсан ажил төрөл байх юм бол жишээлбэл герман хэлгүй бол уучлаарай ямар ч ойрог ажлын гэрээ байгаад ямар ч гоё юм байгаад хэлний шаардлага хангаагүй байна гэсэн нөхцлөөр татгалзах бүрэн боломжтой байдаг гэж байгаа. Тэгэхээр энэ гих мэтлэн одоо тий эсвэл одоо жишээлбэл программистаар ажиллах гэж байгаа эсвэл IT-ийн одоо хүнээр ажиллах гэж байгаа network дээр ажиллах гэж байгаа тийм хүн байгаа мөртлөө ямар ч одоо тэр нөгөө нэг тийм инженер техникийн ч юм уу одоо компьютерийн мэдлэггүй мэрэгжил гэдэг дээр нь зүгээр ажилчин гэж бичсэн байх юм бол уучлаарай шүү бас тийм үү мэдээллийн зөрүү. Энэ дээр бас л мэдээллийн зөрүү бас л гарч ирнэ гэсэн. За виз татгалзах бас нэг шалтгаан квот дүүрсэн байх уу. Квот дүүрсэн гэдэг нь ажил. За төдөн монгол хүн жишээлбэл тийм оронд энэ жил манайх авнаа гэсэн болоод жишээлбэл Чехтэй за төдөн мянган 3,000-аас дээш ингээ хүн авнаа. Нарийн мэрэгжлийн одоо тодорхой мэрэгжлийн эсвэл одоо ийм ажилчид ингээд авна гэж заасан байдаг. Гэтэл тэр тоонд дууссан бол бас авахгүй байх нэг шалтгаантай. Тэгээд тухайн одоо жишээлбэл барилгын ажилчин гэхэд тэр барилгын чиглэлийн тэр квот нь одоо хэд байсан юм. Эсвэл тухайн албан газар тэр барилгын компани нь одоо тэр гадаадад ажиллаж авах эрхгүй байх жишээтэй. Эсвэл одоо би түрүүний хэлснээр эсвэл одоо ажлын гэрээнийх нь хугацаа ирээдүйн гэрээ өгөөл явуулчихдаг шүү дээ. Тэгэхээр тэр гэрээнийх нь хугацаа дууссан бол заавал одоо тэр байгууллага юм уу тэр компани руугаа эргэж холбогдож миний виз татгалзчлаа ямар учиртай гэхлээр таны ажлын гэрээний хугацаа дууссан байсан байна квот нь дууссан байсан байна гэх юм бол гэрээг нь заавал сунгуулж иж дахиж визэнд орох одоо ийм асуудал гаргадаг тийм ээ. За эсвэл татгалзах бас нэг шалтгаан өөр оронд цагаачлал юм уу шүүхээр ороод ялангуяа Шенгений зонд ямарваа нэг зөрчилтэй байсан бол таны виз бол гарахгүй шүү. Бүтгүүлээч хэрэггүй ажил тийм ээ. Хил гайлын зөрчилтэй шүүхээр ороод даан ялангуяа арх дарсны асуудлаар хулгай дээрэм хүн алж хүрээ талсан одоо тийм нөхцөл юм одоо хүндэрсэн юм нөхцөл байх юм бол таны виз болоод ерөөсөө хэцэж гарахгүй. Дээр нь бас бүх найрамдах Монгол улсад одоо цагдаагийн байгууллагт шалгагдж байгаа, асуугдж байгаа, байцаагдж байгаа эсвэл одоо хил гайлын одоо ториотой байгаа эдэр бол гадаад руу оргон зайлахч бол ямар ч асуудал байж болохгүй. Тэд яг тийм нөхцөлд бол та ерөөсөө виз өөр оронд хүсэж болохгүй гэсэн үг. Тийм ээ тэрийг заавал бүртгэж байгаа хүндээ нуулгүйгээр заавал үнийг мэдэгдэх ёстой.
Тий. Тэгэхээр шал дэмий одоо нэг 5-10 цаасаа өгөөл бүртгүүлчдэг. Нарийн ширийн юм ярьдаггүй. Гэтэл нэг зодон захин хийгээд янз бүрийн асуудалтай болоо. Эсвэл нэг машины аваар хийчихэл тэгэл хилцэх хугацаанд дуусаагүй тэр хүн хэлээр гарахгүй шүү та гэдэг ингээд цагдаад 20 тавигдсан хэрнээ тэрийг мэддэхгүй бол тэр бүртгэж байгаа хүмүүс чинь бол мэдэхгүй шүү дээ үнийг. Тийм болохоор тэрийг заавал хилжээж нөгөө нэг Монголиагаас яг хуу гэмтэрэг зөрчилгүй лавлага байгаа ч гэсэн гэмтэрэггүй зөрчилгүй гэсэн ч гэсэн тэр нь бичигдээгүй мөртлөө одоо хэлийн 20 тавигдсан 20 загдсан одоо тийм нөхцөл бас байдаг юм байна. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөн лавлага заавал авчих хэрэгтэй. За эсвэл татгалзах бас нэг шалтгаан нь одоо жишээлбэл миний одоо би ингээд цагдаач бол байцаагдаж байсан. Миний ингээд асуудалтай байсан. Тэгтээ ингээд шүүхээр ингээд ямар ч ялгүй шийдвэрээ ингээд дуусгасан, торгуулаа дуусгацсан ч байсан ч гэсэн одоо би ингээд гадаад явах гэхлээр ингээд татгалзан хариу авсан чи эргээд шалгахлаар тэр нөгөө нэг хилцэх хугацаа дуусаагүй байдаг. Одоо 3 жилийн загс гэж ярьдаг шүү дээ. 3 жилийн одоо дараа та гадаад явах хэрэгтэй ч гэдэг юм уу. Эсвэл 5 жилийн дараа тэр хугацаа дуусаагүй бол та явж болохгүй. Эсвэл одоо жишээлбэл Чехэд байж байгаад буцаад явцсан. Эргээд очих гэхлээр нөгөө хэрвээ ингээд гарахаа даруулаад одоо за төдөн жилийн дараа л та манад орж ирнэ гэсэн нэг тэмшүүхэн шийдвэр өгчдөг шүү дээ. 5 жилийн дараа та манад орж ирэх хэрэгтэй. Эсвэл жилийн дараа болно ч гэх юм уу те. Тийм нөхцлүүд нь тийм хугацаанууд нь дуусаагүй бол визэнд орох ямар ч боломжгүй. Тэрийг бол ерөөсөө шал дэмий мөнгөний шгаар цагийн гарт тэр цаана өн чин гэрээ бүртгэн ажлын визэнд орж байгаа гэдэг чинь Монголдооч тэр гадаад орондооч тэр маш том процесс явагдаж идэг учраас хинхэндээ гайтай тэр бол ерөөсөө шал дэмий асуудал. Орохгүй байсан дээрээ. Тэр хугацаагаа аягуулс хувь хүн өөрөө сайн мэдчих хэвээр. Тийм ээ? За 3 дахь виз. Асуудал бол студент виза. За студент виза бол суралцах визэн дээр хамгийн чухал юм нь одоо сургуулийн урилга нь одоо үнэхээр баталгаатай урилга уу, үнэхээр энэ сургуулийн урилгыг зөвөр мөнгөний төлөөд авсан байна уу гэдгийг аягүй сайн шалгадаг юм байна. Тухайн сургуульд одоо жишээлбэл тэр оюутан явъя гэж хүсэл гаргаад урилга мэдээж тэр сургууль нь явуулцал юм чинь тухайн сургуульд үнэхээр гадаад 3 дахь шорны иргэд оюутнуудыг авчихсан уу юу гэдгийг бас сайн мэдчих хэрэгтэй. Мэдэх ёстой. Эсвэл одоо олон улсын хэмжээний том дээд сургууль байна уу, дунд сургууль байна уу те. За дараа нь төлбөр төлөгдөөгүй юу гэдгийг заавал шалгадна. За хэрвээ оцсон хойно төлбөр нь төлнө гэсэн бол заавал тэр сургуулийн урилган дээр ч юм уу тэр сургууль оюутан хүлээж авах тэр нөхцөл дээр нь одоо төлбөрийг бол хичээлд орсныхын дараа төлөлт хийгдэн ч гэдэг юм уу. Эсвэл 50-50%-аар одоо бүртгүүлэхдээ 50%, үлдэгдлийн 50% сургуулийн төлбөрт ингэж хийн гэсэн тодорхой заалттай бичээтэй байх хэрэгтэй. За 3 дахь нь хэлний төвшин хүрэхгүй бол татгалзах бас нэг шалтгаан байна. Жишээлбэл Чех руу явчаад ямар ч одоо чех хэл мэдгүй, орос хэл мэдгүй, англи хэл мэдгүй мөртлөө сургуульд урилга аваад ингээд очиад шууд дэд сургууль суулна гэж уучлаа шүү дээ. Юугаач ойлгохгүй тийм юмд ер нь тэр чехэд очиод юугаа хийдэг ингээд шууд кэнселт юм байгаа үстэй. Цэвэр. Шууд татгалзан хариу өгнө шүү дээ угаасаа. Тий. Тэгэхээр тэрэн дээр хүүхэд бол би бол англи хэлээр 100% ч гэдэг юм уу те төвшнөө заавал бичдэг одоо ойлгуулдаг тэр ярилцлага авдаг шүү дээ. Тий. Ялангуяа оюутны визэнд, гэр бүлийн визэнд одоо оюутны визэнд бол ярилцлаганд оруулдаг. За тэгээд ярилцлаганд ороход бол ерөөсөө маш итгэл үнэмшилгүй ярилцлага өгдөг. Наамгийн наад захын жишээ ерөөсөө за сургуульч нь ямар хотод байдгийг гэхэлэр хотоо нэрлэж мэдэхгүй. За Борно юм уу, Праг юм уу. За хотынхаа чи сургуулийн нэрийг чи нэг нэрлэлдэ, бүтнээр нь нэрлэлдэ гэхэлэр хэлж мэдэхгүй. Би нэг инженер л болох гээд байгаа юм. Механик инженер л болох гэж байгаамаа. Тэгэл. За тэгвэл чи ямар хотод? За яг Прага гэд хэлчихлээ. За сургуулийнхаа нэрийг хэлж гэхэд хэлж мэдэхгүй гэж байгаа шүү дээ. Ярилцлаганд орсон хөх. Тэгэхээр ярилцлаганд ерөөсөө төв түүхийн шар түүхийгүйгээд орчиж. За танаа хотод, за танаа дээд сургууль байгаа хотод дотор байранд байгаа мó гэ. Чи хаана амьдрах юм гэхлээр мэдгүй одоо намайг очихлаар байранд оруулна л гэсэн шүү дээ. Гэсэн ийм учир битүүлэг юм хэрхэвч ярьж болохгүй. За жишээлбэл за байр олдохгүй л яхан гудамжинд гарах юм аашийн.
тийм баталгаагүй юм хэрхэвч ярьж болохгүй. Тэгэхээр байрны бичиг заавал байх ёстой. Тодорхой би яг энэ хаяган дээр амьдрах юм байнамаа. Тэр Прага 8-д тэр байр нь байдаг. Эсвэл Борно хотын тэр гудамжинд миний нийтийн байр байх юм байнамаа. Чи би сар болгон нийтийн байранда 40 евро төлж явах юм байнамаа гэдгийг бол ийм тодорхой товч хариулах хэрэгтэй. Тэгэхээр хүн хаана очих гэж байгаа, юу сурах гэж байгаа, ямар мэдээлэл тэр сургуулийн тухай бүгдийг мэдхэд хэдэн оюутныг хүртэл мэдэх ёстой. За хэрвээ ер нь бол Чехийн дээд сургуульч бай, одоо ялангуяа Чехийн дээд сургууль бол ер нь бол заавал хэлний бэлтгэлээр дамждаг. Чех хэл мэдгүй хөхт ер нь яаж сургууль төгсөх юм бэ? Яаж сургууль ойлгох юм? Баах юм заагаад байдаг багшин ангаар суух уу? Тийм 1 жилийн чех хэлний бэлтгэлд одоо суух гэж байгаамаа гэд урилга ингээд сургуулиас нь явуулцдаг. Тэгээд ярилцлаганд онцдаг. Тийм зөндөө шүү дээ. Тэгэхээр чехийн ер нь студент виза бол аюу муу гардаг гэж би боддог. Тий, маш муу гардаг. Яагаад гэвэл итгэл үнэмшилгүй ярьдаг сургуулаа мэддэггүй өөртөө ямар ч итгэл чи тэгээ сургууль сурч чадах уу гэхлээр харин мэдхгүй би одоо явна л гэж ээж аав яв гэдэг байгаа ч гэдэг юм. Одоо тийм тэнийг юм ярьдаг гэж байгаа байхгүй юу. Ээж аав бүр заавал гадаад сургууль суу гэдэг байгаамаа гэж авах жишээтэй. Өдөр насанд хүрсэн хүүхд одоо яахлаар ээж ааваар одоо ээж аавын шахалтаар одоо сургуульд сурч явах үгүй. Би гадаад улсад дэд сургууль төгсөөд би маш их юм сурч ирж эх орондоо би одоо маш хэрэгцээтэй мэрэгжил сурч ирэх гэж миний хүсэл мөрөөдөл тийм байгаа гэж одоо маш чөлөөтэй бие сул тавьсан одоо маш итгэлтэйгээр ярих хэрэгтэй гэж байгаа байхгүй тэр ярилцлагыг бол. За тэгэхээр энэ оюутны визээр орж байгаа хүмүүс энэ дээр маш сайн бэлтгэх хэрэгтэй. Үнэхээр сайн бэлтгэх хэрэгтэй. Чех улсын тухай маш их асуудаг гэж байгаа. За төдөн сая хүнтэй тийм нийслэн тийм за бүр болж өгвөл ерөнхийлөгчийн нэрийг нь тогтоогоод за сургуулийнхаа бүр тийм факультеттэй гэхдээ би тэрийг сонгосон. За чи тэр сургуулийг яаж сонгоод яагаад заавал тэр сургууль гэдэг байгаа юм гэхлээр би онлайнаар интернетээр тэр сургуулийг би судалсан. Баггүй хугацаанд би судалсан. Би 2-3 жил судалж байгаа ч гэдэг юм. 2-3 жил би заавал энэ сургууль сурна гэсэн юм бодолтой байгаа гэдэг өөртөө маш итгэлтэйгээр ярих гэж байгаа шүү дээ. Тий? Бэлдээд өгсөн имийг хүртэл мартцсан хэлэхгүй тэгээд ярилцлагаас гараад явцсан байдаг юм байлээ ер нь. Тэгэхээр аймхаа ичимхий тийм хаалттай хүүхдүүд бол виз гарахгүй шүү яг үндэ хэлэхэд. Нэг үгүй хэлэхэд. За худлаа ярих юм бол за бүр нэгнүүдээр үзэхгүй. Ярилцлаган дээр худлаа ярьж хэрхэвч болохгүй. Тэгэхээр бүх юмыг яг үннээр би судалсан, би мэдж байгаа, би сар болгон төдөн төгрөгийн би зардал гаргах юм бэлээ. Хоолндоо би төдөн төгрөг зарцуулах юм бэлээ. Ягаад гэвэл чех тийм хоолны сардаа бол төдөн төгрөг хүрэхээр юм бэлээ. Тэ? Би чехэд байдаг хүмүүсээс асуусан ч гэдэг юм уу тий. Ингэж л итгэлтэй ярих хэрэгтэй шүү. Тий. Оюутны визэг одоо сүүлийн үед маш их асууж байна. Би одоо бүр оюутны визэд ястаа гарч хүрэхэ байсан. Үнэхээр виз дэмий санагдсан. Тэр оюутан солилцоо юм одоо тэр хүүхдүүд одоо сүүлийн үеийн хүүхдүүд өөрсдөө онлайнаар хүсэлтэд явуулаад өөрсдөө тэр сургуульд нь англи хэл дээр бүр ярилцлага одоо цаг товлоод ярилцлага өгөөд тэр сургуулийн багш нартай тийм ээ. Тэгээд урилга авцгаачиж шүү. Яг тэгж авсан хүүхдүүд бол виз бол гарчиж. Тэрийг тэгж л авсан дээр ер нь визэд. Хин нэгнээр зуучлуулаад ингэж явах чинь хамгийн бүтлгүүтэй байгаа шүү яг үүндээ хэлэхэд. За дөрөв дэх нь эмчилгээний визний тухай медикал виза гэж байгаа. Харьцангуй бол маш зүүн хүн ордог. Гэхдээ энэ виз бол гардаг. Гэхдээ энэ дээр бол юу анхаарах вэ гэхээр эмнэлгийн урилга заавал байх ёстой. Эмчилгээний төлбөрөө төлсөн байх ёстой. Эмчилгээ шаардлагатайг нотлох баримт маш сул өгдөг учраас энэ дээр татгалзсан хариу маш их авдаг гэж. Яг үнэхээр заавал би чехийн юм уу, заавал би Германы дээр эмнэлэг твтгэх ёстой байгаа. Тэнд идэх шилжүүлэн тэнд зүрхний эмчилгээ тийм сайн байдаг ч гэдэг юм уу. Тэрнийг нотлох баримт маш их хэрэгцээтэй болдгий байна. За тэгээд мэдээж хэрэг Европ руу явж байгаа юм чинь даатгалын асуудал энэ дээр бол маш ноцтой яригдана. Заавал даатгалтай байх ёстой. Даатгалгүй бол та татгалзсан хариу авнаа. Угаасаа даатгалыг бол аян замын даатгалыг бол аялын визэнд чаавна, ажлын визэнд чаавна, суралцах оюутны визэнд чаавна, тийм ээ? Даатгалыг бол ерөөсө бүх зүйлдээ даатгалгүй бол нэг ш виз угаасаа барагдахгүй. Бүх оронд адилхан, тийм үү? За тэгээ бодит эмчилгээ юу энэ визний шалтгаан уу гэдгийг бас шалгана гэж байгаа. За ингээд бүх визэнд хэд их яарсан, маш бэлтгэл муулвал та татгалзсан хариу авах магадлал өснөөл гэж ингэж ойлгох хэрэгтэй.
За урилгын визэнд бол invitation visa богино хугацааны виз гэж ярьдаг тийм ээ. За урьдсан хүнтэй садан төрлийн холбоотой юугүй юу гэдгийг шалганаа. За аав нь охин хүүн ингээд төрүүлээд Германд очдог, Австрид очдог, Монголд байгаа хүнээ урих гэдэг. За үнэхээр энэ төрсэн ээж нь юм уу, аав нь юм уу, эсвэл үнэхээр төрсэн дүү нь мөн үү биш үү гэдгийг заавал шалганаа гэж байна. За баримт баталгаа байхгүй бол эсвэл хангалттай биш бол татгалзан хариу өгнө. За урилга бол заавал угаасаа байх ёстой. Урилгын виз чинь тийм ээ. Урилга байхгүй бол татгалзан хариу аавна. За ингэж шүү энэ урилгын хугацаа амралтын боломж хоёрын зөрүүтэй мэдээлэл бас болж татгалзсан хариу авдаг гэн. За би ингээд амралтаа авсан юм аа. Одоо тэгээд би аялах гэж байгаа. Ингээд амралтын хугацааг байгууллагаас нь асуугаад 1 сарын амралттай хүн яагаад 3 сарын урилгын виз хүсэж байгаа юм жишээлбэл. Тийм үү? Бас нэг бодволтой асуудалтай болчиход. Тэгэхээр тэр хугацаагаа бас л уялдуулах хэрэгтэй. Аялын визэн дээр ч гэсэн адилхан шүү дээ. За урд өмнө олгосон визээр мэдүүлээд тэр хүн урд өмнө урилгын визэнд ороод хугацаанд буцаж ирж үгүй юу гэдэг бас асуудал тийм ээ. Хугацаанд буцаж ирээгүй бол яагаад буцаж ирээгүй юм? Эмнэлгийн шалтгаанаар эмнэлэг твж байгаад хугацаанаас хоцорсон юм уу? Эсвэл тэндээ байж байгаад одоо аялсан юм уу? Эсвэл харлсан юм уу? Тэр мэрийг чи мэдээж хэрэг шалгадаг юм байна. Ерөн шингээний орноор орж үгүй юу гэдгийг шалгадаг юм байна. Орсон бол янз бүрийн асуудалгүй их орондоо буцаж ирж үгүй юу гэдгийг шалгадаг юм байна. Тийм үү? За зочид буудлын нисэх билетүүдэд цуцлсан бас нэг шалтгаан байдаг юм байна. Урилгын визэнд орчоод виз нь гарчихсан хойно дараа нь буцах билетэд жишээлбэл цуцлсан шалтгаанууд. Тэр нь 2 дахь удаага урилгаар явахт нь шалгагдчихэ. Яагаад энэ хүн буцаж ирэх ёстой байсан хүн яагаад буцах билетээ буюу эсвэл буцах зочид буудлынхаа хоногоос цөөлсөн байна гэдгийг бас л судалдаг байх нь шүү дээ. Бас нарийн байна тий. За мэдээж хэрэг санхүү баталгаа хүрэлцээгүй. За энэ дэр мэдээж урьж байгаа хүмүүс бол өөрсдөө санхүүгийн баталгааг гаргадаг тийм ээ. Банкныхаа хуулгыг өгдөг тийм ээ. Тэгэхээр энэ санхүү баталгаа үнэхээр цалингаа аваад хуу хамаал тэгсэн мөртлөө гівгэд урилга нэг хүн урьж авчрах болсон чинь баахан мөнгө хүнээс зээлэд хийчдэг. Тэгэл урилгын материал Монгол руу явуулчихгуудаа нөгөө мөнгө татаж аваад буцаагаад нөгөө хүнтэй буцаагаад өгчдөг. Одоо тийм байхад санхүүгийн юм давилсан байдал одоо бас их муугар нөлөөлдөг шүү. Тэгэхээр тэр хүнийг аваад буцаан буцтал дээр даасанда суулгасан мөнгө байлгаж авах нь нэг зүйтэй байдаг байна л да. За Schengen Information System гэж байгаа. SIS гэдэг. За энэ SIS систем дээр бол мэдээллийг системд нэвтрэн Шенгений оронд нэвтрэн орох хориотой гэсэн хүмүүсийн овг нэр жагсаатай байдаг гинэ. За тэгэхээр тэр бол онц ноцтой хүнд гаруудл тийшээ гүгээд орчдөг багтаа тий. За мөн Шенгений кодексын 562-ын 2006 оноос зүйл зааснаар олон нийтийн аюулгүй байдалд мөн эрүүл мэндийн аюулд учруулж болзошгүй гэж үзэх хүмүүсийн овг нэрүүд байдаг гинэ. За эрүүл мэндийн болон олон нийтийн аюулгүй байдалд одоо хор учруулж болзошгүй гэж хүмүүсийн жагсаалт бас байдаг байна. Тэгэхээр хуучин Шенгенд байсан улсуудын буцахт нь одоо ийм одоо системүүдэд овг нэрүүд нь одоо золтой үлддэг байна. За тэгэхээр тэр хүмүүс магадгүй 10 жилийн дараа 20 жилийн дараа буцаад Шенген рүү ороход энэ хар данснууд нь байж байгаа юм бол уучлаарай таныг манай Шенген хүлээж авахгүй гэд татгалцсан хариу шийдэх нь шүү дээ. За гадаад иргэдийн нэгдсэн бүртгэлд AZR гэсэн системд бүртгэгдсэн бол виз олгох боломжгүй гинэ. За AZR гэдэг нь одоо бас ямар юм бас л болохгүй улсуудын нэрийг тийш навчдаг юм байна. Тэгэх юм бол ерөөсөө виз олгох ямар ч боломжгүй байдаг гинэ. Гадаад иргэдийн нэгдсэн бүртгэл AZR гэж байдаг юм байна. За энэ дээр нэг анхаарах юм урьсан хүн урих ирэхгүй байсан бол бас урьсан хүнд татгалцах бүрэн шалтгаан байдаг гинэ. За хүн урих боломжгүй хүн гэж ямар хүнийг хэлэх вэ? Урилга гаргаад урд өмнө ямарваа нэг урилга гараад тухайн урьсан хүн нь
торгуулсан, буцаж эх орондоо ирээгүй, эсвэл нийгмийн ямарваа нэг гэмт хэрэг үйлдсэн, цогцсон, гэх мэт харлсан, гэх мэт зөрчилд орсон бол дараагийн хүнийг өөрийнх боломжгүй хүнийг хүн өөрийнх эрэхгүй хүн гэд нэрлэнэ гэж. Заварсан тий. За болт гэд нэг хүнийг урьдчилаа. Тэр хүн нь харлаад Чехэд юм уу одоо жишээл Францад үлдчих юм бол дараа нөгөө сараа нь ээжийг авчрах гэхлээр гай болох нь шүү дээ. Уучлаарай таны нөгөө түрүүний урилганы чинь нөгөө болт чинь алга болсон шүү дээ. Одоо ээж чинь явуулахгүй. Та бол урьсан хүндээ хариуцлага тооц. Буцаагаад эх оронд нь хугацаанд нь буцааж чадваргүй хүн байна гэж үзэх нь биш чамаг. Энэ бол бас л ноцтой асуудал шүү. Тийм нөхцөлд бол урьсан урилга гаргасан хүнийг торгож моргоод л гэдэг юм шиг байгаа. Одоо ямар арга хэмжээ авч байгаа. Ер нь бол урьсан хүндээ гайвуулдаг байхгүй яг үндэ бол. Тийм. Үнэхээр бими юм асуудал. Тэгэхээр найдвартай бас очоод янз бүрийн асуудал гарахгүй, янз бүрийн яг хугацаанд сайхан газар нутаг үзээд буцах хүнээ л урьсан зөв шүү. Тэрнээс биш янз бүрийн асуудал гараад чамайг хөлдөө чирчих юм бол дараа шүү. Магадгүй 5-10 жилийн дараа чи өөрийнхөө дотны хүмүүсийг өөрөх гэхлээр ингээд лай болоод байх юм бол ерөөсөө хэрэггүй байхгүй тийм ээ. Тийм. За бүх элчин сайдын яамд виз мэдүүлэгчийг буцаж ирэх төлөв байдаг. Үндслэлийг виз олгохдоо харгалзан үздэг гэж байна. Таны виз мэдүүлэгтээ өгсөн бичиг баримтаас болон бусад мэдүүлгээс элчин сайдын яам дараах хүчин зүйлийг чухалчилж үздэг. За энэ дээр мэдээж Монгол дахь гэр бүлийн байдал гэж би түрүү хэлсэн байгаа. Ажил мэргэжлийн хамаарал энэ дээр тогтмол ажилтай юу үгүй юу гэдгийг бас үздэг юм байна. За тогтмол орлоготой юугүй юу? Цалин малин авдгийн үгүй мүү? Тийм ээ. Эсвэл нэмэлт орлого юутай вэ гэдгийг чухалчилж үздэг юм байна. Байр түрээслэх юм үгүй мүү гэх мэтлэн. Нэмэлт орлогот нь одоо байрын түрээс байж болно шүү дээ жишээлбэл тийм ээ. За бас нэг чухалчилж үздэг юм урд өмнө шингээний визэг хууль журмын дагуу ашигласан эсэх. Ингээд их чинь нэгтгэхэд бүгдийг хэлчлээ тийм ээ. Визэндээ аян замын даатгал, эрүүл мэндийн даатгал хийлгэсэн байна уугүй юу? Ер нь бол даатгалууд журмын шаардлага нийцсэн байна уугүй юу? За жишээлбэл аян замын даатгал, эрүүл мэндийн даатгал нь зохион хэмжээний бас лимиттэй байх хэрэгтэй шүү дээ тийм ээ. Зохион хэмжээний хангалттай лимиттэй байх хэрэгтэй. Янз бүрийн асуудал болохоор гэмтсэн, бэрцэн эсвэл одоо бүр муугаар ярихад эх орон руу буцаах боломжтой юугүй юу? Тэр чинь мөнгөний үний дүнг зооцсон байдаг шүү дээ гэрэн дээр тий. Тэгэхээр элчин сайдын яам болгон орон болгон өөрийн гэсэн лимит байгаа шүү дээ даатгалын хэмжээ тийм ээ. Ямар зорилгоор явж байгаагаас шалтгаалаад жишээлбэл оюутны виз бол бүтэн жилийн даатгал байх хэрэгтэй байгаад урилгынх бол нэгээс 3 сарын даатгал байж хахад ажлын гэрээнд бол жишээлбэл эхлээд арилжааны даатгал хийгдээд очиод бол комплекс даатгаланд улсын даатгалд хамрагдаад явдаг гэх мэтлэн даатгалууд ч олон янз шүү дээ ер нь бол тийм ээ. За тэгээд пас хугацаа болон бүх бичиг баримт бол заавал хугацаатай байх хэрэгтэй. За энэ дээр нэг анхаарах нь юу гэхлээр бүх бичиг баримтнууд бол дандаа PDF буюу дандаа албан ёсны баримт байх хэрэгтэй. Тэрнээс биш зүгээр нэг кононцсон ч юм уу эсвэл одоо нэг зургаараа бичсэн ч юм нэг унших үз чехэр бол нэг сэтэлнэ те унших үз байх ёстой. За дээр нь алдаатай орчуулгатай бичиг баримт байх юм бол бас татгалзах том шалтгаан болно. Бүх визэнд алдаатай орчуулга байх юм бол ерөөсөө татгалзах том шалтгааны нэг байдгаа гэж бичсэн байна. За энэ дээр бол дутуу орчуулга, эсвэл баталгаагүй орчуулга, тамга тэмдэгэн дутуу, гар үсэг дутуу тийм ээ. Ялангуяа бизнес чиглэлээр явах гэж байгаа бол гэж шүү бүр. Бичсэн зүйл нь тод биш, гаргацтай биш, тодорхой биш. Нөгөө орчуулга хийж байгаа хүн тэр чинь маш гоё тодорхой, товч, маш гоё орчуулах хэрэгтэй байхгүй юу? Яг үг үсгийн те. Тэгээд маш их гаргацтай байх хэрэгтэй. Файл хэлбэрээр мэдээч хэрэг тийм ээ. За дээр нь бас нэг татгалзах бас нэг шалтгаан ямарваа нэг юм дутуу болонгууд элчин сайдын яамнаас уцтаад лавлага авах гэдэг. Эсвэл одоо утас руу заалгаад эсвэл мэйл бичээд ахад ямар ч communication байхгүй, харьцаа холбоо байхгүй бол уучлаарай шууд таныг кэнселтнэ. Яг гэвэл эн чи утсаа залхангууд уцаар нь ярих хэвээр, мэйл бичингүүт нь хариу өгөх хэвээр,
лавлгаа авахт нь тайлбарлах лавлгаа юу шаардлагаж байгааг тэрийг заавал та тайлбарлаж өгөх ёстой. Тэд нар чинь бол ерөөсөө хэрэгцээтэй даандаангүй ажлын гэрээнийх нь бол албан газар руу ч ярьдаг, дотор байрны эзэн рүү ч ярьдаг, дотоод явдлын яамч бол шалгах юм маш ихтэй шүү дээ. Эдгээр бол санкцаараа бүр ингээд фирм компани болгоно руу ингээд яриад залгаад хөдөлмөрийн навчаанаас асуух юмнууд асуугаад тэгсэрээд л нэгээс 2 сарын хугацаанд бол хариу окей болоод бид нар төр идэрдэг шүү дээ. Тэгжээж виз дарагддаг. Тэгэхээр бусад энэ виз, энэ оюутан чөлөө гэсэн энэ урилга, энэ аяллах мөн ялгаагүй шүү. Аяллаа визэнд бол нөгөө зочид болгон залгаар танд энэ брон хийж үү? Тим овогтод тим Монгол улсын иргэн танд ингээд захиалга өгч үү? Тэ өрөөний захиалга өгсөн үг. Тэгсэн захиалга баталгаажсан гэвэл окей. Тэ ингэж л явах ёстой шүү дээ. Эдгээр ч угаасаа бүх юм хэрэгтэй байдаг угаасаа бүх юм. За ер нь бол виз татгалзчлаа гэхэд энэ бол эцсийн шийдвэр бол биш шүү дээ. Мэдээж хэрэг хувь иргэний хувьд ерөнхийдөө бол Европын холбооны хууль тогтоомжийн хувьд бол та дав заалдах бүрэн эрхтэй. За гэхдээ тэрийг тэгэл дав заалдаа тэгээд явдаг нь манайхан бол харьцангуй цөөн бах. Тэгээд ерөнхийдөө яг дав заалдах юм бол учир шалтгаанаа сайн тайлбарлах хэрэгтэй. Тэгээд бичээд European Times гэдэг сэтгүүл дээрээс нь харсан ер нь бол дав заалдах нь бол зүйтэй гэсэн байгаа. Тий. Гэхдээ та нар ямарваа нэг захиа гар юм уу татгалцсан шалтгаанаа авъя. Тэг бичгээр авъя гэх хэрэгтэй гэж байгаа. За тэгээд энэ дээр бол захиа авангуудаа тэр захиан дээрээ яг үнэхээр татгалцсан юм уу эсвэл цуслагдсан юм уу гэдгийг ойлгох хэрэгтэй гэж байна. Татгалцсан бол бүр татгалцсан. Окей. Дахин дав заалдах ирэхгүйгээр эдэргээ заримдаа бичсэн байдаг бүр тийм ээ. Цуслагдсан бол ямар шалтгаанаар тий тодорхой хугацаа өгч үгүй юу тийм ээ. Эсвэл цуслагдсан бол төр цуслагдсан байж болно шүү тийм ээ. Ямарваа нэг юм шаардлагатай учраас ямарваа нэг юм нь ойлгомжгүй байгаа учраас цуслагдсан байж болно. Тийм ээ. Тэгэхээр тэр хэрвээ цуслагдсан бол ямар шалтгаанаар цуслагдсан, ямар юм бүрдүүлж ирэх ёстой юм уу? Эсвэл одоо ингээд төр юм уу? Эсвэл бүр цуслагдсан юм уу гэдгийг тэр захиан дээр аюу тодорхой бичсэн байдгаа. Тэрийг нь анхааралтай унших ёстой гэсэн байлаа шүү. Би бүр Герман улсын тэр нөгөө нэг евро консулын евро орсон чинь виз татгалцсан нөхцөлийг болвол дав заалдах одоо боломжууд гэдэг нэг тийм юм хэсэг байлээ. Тэрийг ингээ үнсэн чи яхаар ингээ бичсэн байгаа. Тэгэхээр манайх нэг захиа авахлаар заа ингээ дууссан юм байна гэдэг хайждаг юм шиг. Тэгэхээр тэн дээр нь үнэхээр татгалзч юу, эсвэл цуцлагдч юу, хэрвээ цуцлагдсан бол төр юм уу, бүр юм уу, хугацаа зааж юу, ямар бичиг шаардсан байна гэдгийг сайн унших хэрэгтэй юм шиг байна. Тийм ээ? За тэгээд бас мөн ялгаагүй банкны хуулга, цалингийн хуудас шаардсан бол тэрийг аваач өгнө. Банкны хуулга өшөө 6 сараар хийгээд өгсөн бол жилээр хийх ёстой байсан 6 сараар хийгээд өгсөн бол нэмж авч өгөх ёстой ч гэдэг юм уу те. Хэрвээ сургалт оюутны визэнд бол жишээлбэл сургалтын төлбөр ч юм уу жишээлбэл тийм ээ. Энэ бүх юмаа бүгдийн л жин тан ер нь авч өгдөг. Бүрдүүлэх ёстой материал гээд бүх хэлшин сайдын яамнууд дээр ингэ бичсэн байдаг юм байна. Тэр болгоныг та 100% бүрдүүлэх ёстой. Нэг материал дутуу авч өгөх шаардлагагүй шүү. Тэгэх юм бол илүү та явж илүү асуудал гарна, илүү мөнгө төлнө тийм ээ. Илүү стресс ойлгомжтой. За мөн агентар юм уу эсвэл ямарваа нэг визийн төвөөр танд дамжиж байгаа бол тэндээсээ бүх хэрэгцээтэй материалаа бүгдийг нэхэж аваарай гэж. Дутуу материал ерөөсөө өгч болохгүй. За нэг юм сонирхолтой. За тэгээд сонирхуулаад Европын холбооны улсад ер нь 2024 он гэхэд Шенгений бүсийн орнуудын консулын газруудад 11 саяас илүү богино хугацааны визний өргөдөл өгсөн байдгийн байна. Дэлхийд даяар одоо түүнээс татгалцсан 14.8% хүнд татгалцсан хариу өгчээс юм байна. 24 оны мэдээж шүү дээ. Энэ чинь нэг жилд гэж байгаа шүү. Бас л их хүн өргөдөл өгдөг юм байна тий. За үүнээс хятад бүр 1,700,000 хүн өргөдөл өгсөн юм байна. Туркээс 1,700,000, Энтхээс бас сая гаруй хүн, Оросоос 600,000 хүн гэх мэтлэн хүмүүс өргөдөл өгчээсэн юм байна. Хятад туркууд бас их аялдаг юм байна тий. За Шенгений бүсэнд 450 сая гаруй хүнд хэлийн хяналтгууд одоо
хоорондоо ингээд зорчиж байхад өдөр бүр 3.5 сая хүн ажиллаж сурах, гэр бүл, найз нөхдрүүгээ зочлохын тулд шингээний одод тэрхийл гайлаар орж гарч идэг юм байна. 3.5 сая хүн. Мөнхийн одоо юм холихоос та тий. За нэг юм сонирхолтой мэдээ байдгийн байна. Бас нэг сонир нь европчууд шингээний бүсэд 1 тэрбум аялал хийдэг тооцоо байдаг гинэ. Шингээний бүсэд 1 тэрбум 250 сая хүн одоо аялалч явдаг юм байна. Жилд гэж байна. Европод маш их хүн аялдаг юм байна. Маш их тоо шүү тий. За нэг иймэрхүү бас сонирхолтой та нарт бас нийтгэд илүүдэхгүй байж болно. Зарим нь бол мэддэг л ах. Гэхдээ ерөнхийдөө бол илүүдэхгүй сонсоход гэсэн ийм мэдээллийг та хэдтэй бэлтлээ. За бүгдээрэнд нь амжилт хүсье. Subscribe дараад коммент бичих мартууч. За тэгээд хэрэгцээтэй гэсэн хүмүүс рүү шеэр хийгээрэй. Баяр таа.